сайн байна. сайн байна уу? Сайн байна уу? Оо сайн уу? Ажил үйл сайн. Оо сайн одоо тэгээд та өдөөс ирж байгаа бас баяртай байна. Хүмүүстээ бас ярилцах гэж байна. Манай байгууллагаас ер нь орж үзье. Энэ стаж хэмжил зүйл одоо хүмүүс их мэддэг юм шиг хөтлөө бас нэг мэддэг юм шиг тийм. Энэ байгууллагаас танилцъя. Бас гадуурээс тань одоо датаа бас үнэлцээр танилцуулъя гэж бодлоо юм тийм. За бид ч бас одоо манай чинь одоо удахгүй нэ төлөвлөж үзсэн 95 жил яваад байгаа. Энэ байгууллага 95 болж байгаа юм. Магадгүй байгууллагын тийм байгууллагаас юу хийсэн гэдгийг бас яг хүмүүс ойлгуулсан сайн санаагаар гэж ярьж байгаа бас баяртай байна. За тэгээд ганц үрдэ ер нь энэ стандарт хэмжил зүүн газрын ажил ер нь яг өглөө юунаас эхэлт юм бэ? Сая би бас ингээд танаас шуурхаа хуралдаан болж байгааг бас ингээд сонсоод сууж байлаа. Ажил ер нь яг юунаас эхэлж яг юунаас тгийс одоо гараа гарт юм бол өглөө болгоно тийм ээ. Тий. За ер нь бол аливаа байгууллагын ажил бол хамгийн гол юм нь төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Энэ одоо манай байгууллагын хувьд бол үйл ажиллагаагаа бол төлөвлөгөөд нэгж аж ахуйн нэгж болгон бол өөрийн төлөвлөгөөтэй бүр графиктай. Тийм учраас энэ газар нэгжүүд бол одоо ингээл би ямар ажил төлөвлөсөн гэдгээ бодоол энэ дээр ажлын өглөө эхэлж байгаа. За миний хувьд бол ерөөсөө ойлгомжтой. Энэ байгууллагын бүх үйл ажиллагааг өдөртөн чиглүүлж байгаа хүмүүс би энэ 7 хоногоор одоо та бүгд үзсэн бол энэ манай самбар дээр байж байгаа өнөөдрийн төлөвлөгөөг бас та нар харж болох ба. Тэр өдрөөр нь ямар ажлыг юуг амжуулах ёстой бүгдийг наривчилж цаг цагаар төлөвлөдөг. Тэгээд нэг сони юм бол манай байгууллагын нэр статистик хоёрыг чих утгадаг шүү дээ. Одоо хүртэл ингээ хөдөө орон нутгаар явахаар статистикийн дарга гэж яриад. Тэгэхээр энэ бол яг зүгээр энэ төрийн байгууллагуудын ажил одоо энэ юмнууд бол мэдээж хэрэг бүгд юм хөөжлөгдсөн байгаа. Манай байгууллагын одоо вебсайт хаягаар ороод бүх юмнуудыг үзэж харж болно. За ер нь гол ажил бол манай байгууллага бол Монгол улсын хэмжээнд энэ стандарт хэмжил зүй тохирлын үнэлгээ гэж шүү дээ. Эт хэмжил баталгааж бол энэ бүх үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар өдөртөн чиглүүлж бодлогоор хангаж төрийн үйлчилгээг одоо энэ ямар нэгэн саадгүй ялангуяа одоо бизнес эрхлэгчдэд энэ үйлчилгээг л одоо хүргэх хамгийн бага зардлаар хамгийн богино хугацаанд хамгийн хүртээмжтэй чанартай үйлчлэх энэ ажлыг л зохион байгуулдаг. Та сая бас нөгөө хуулийн талаар бас нэг зохиос дурдаад өнгөрлөө. Сая хурал дээр бол одоо энэ танаа одоо их салбарын хууль хэлэлцэгдээд ингээ батгдсан. Нилээн ч бас удаа хэлэлцэх шиг болсон тийм ээ. Ер нь хэр одоо амьдралтай бодитын хууль болсон та яг энэ бол өдөрж байгаа нь бас үзэж юм тийм ээ. Одоо хууль батлах нь тэгээд бас нэг хэрэг батлаад тэрийг хэрэгжүүлэх нь бас нэг одоо нэг асуудал үүдэг тийм ээ. Та энэ талаар бас ярьж өгөөч. Энгийн үгээр ярих юм бол хүний дээд төвшин зүгээр нэг төвшин бас нэг доогуур төвшин гэж байна шүү дээ. За Монгол улсын одоо амьдралд ингээд яах юм бол нэг сум аймгийн үйлдвэрлэлүүд явж жижиг дунд үйлдвэрлэлүүд. За ингээд нэг улсын хэмжээний нэг дундаж үйлдвэрүүд байна. За арай дээд онд сайн дээгүр төвшин гэвэл одоо экспортод бас гаргаж байгаа. Олон улсын зах зээлд өршөлж байгаа компаниуд байна шүү. Тэгэхээр энэ компаниуд энэ юмнуудын стандартуудаа өөрсдөө сонгох эрхийг бий болгосон. Хуучин бол яаж гэсэн нэгдсэн нэг стандарттай. Өөрөөр хэлбэл нэг стандартаар тэр өндөр түвшний улсууд дээр чадахгүй байна гэдээ одоо ингээд тэднийг ингээд шахахаар чи мэдээ доод түвшинээр жижигүүд нь чадахгүй шүү дээ. Жижигүүд нь чадахгүй нөгөө томчууд чинь олон улсын зах зээл гарахаар бас тэдний чинь барьер үүсэж байгаа үстэй. А нөгөө талаасаа тэр жижиг юмнуудыг авчиад том юмн дээр нь яагаад ингээд жаа чиний юм болохгүй байна гэд. А ганцхан энэ дээр ямар нөхцөлийг тавьж өгж байгаагаар аюулгүй байдлын үзүүлэлтийг л
жижиг том гэхгүй одоо хүн ордуулчаар юм хийвэл стандартын хязгаарлалт үзүүлэлт байдаг. Тэрийг бол бүгдээр мөрдөн. А бусад одоо тэр технологийн шийдэл, оюунлаг байдал, тэл зохиомж энэ юмнууд бол одоо олон улсын хятад чөлөөтэй. Энэ сонголтыг бол бий болгосон байж байгаа. Би тэгээд бас тантай уулзах гаднаш ярьж байхдаа нэг стандартын хэмжил зүйн газартай холбоотой нэг юм хэрэг гарсан гал ингээд адилхан тэмцэх газараас шалгаж байгаа гал. Тэрэн дээр нь одоо нэг одоо үн төлбөргөөс номыг зарсан гэдэл тийм ээ. Ер нь нэг сошиалар нилээ явсан, хэвлэл мэдээллийн эзлээс нилээ явсан. Таач бас нэг хэвлэлийн байгуул хийгээд сууж байгаа харагдчихсэн. Тэр ер нь яг юу болсон юм бэ? Тэр хэрэг тэгээд одоо юу болж дууссан бэ? Адилхан тэмцэх газараас шалгаж ийн гэдэг нэг сүр дөөлөнтэй гарч ирсэн шүү дээ. Тий. За тэгэхээр би одоо ерөөсөө нэг энэ талаар нэг их одоо яриа марьяаш өгөөгүй л дээ. 12 сард нэг тиймэрхүү бүүм явсан. Одоо бүхэл одоо хэвлэл мэдээллийн сошиалор нэг баахан ингээд нэг баах ийдсэн уусан гэдэг. Бид бол яг энэ чиглэлээр та нарч одоо ТV5 ч оролцож ирсэн. Гарч ирээд бид хэлсэн. Одоо гүтгэлгээ. Энийг бол одоо бид залруулна, тэ шалгуулна. Тэгээ шалгалтынхаа үр дүнг одоо хэвлэл мэдээллийнх нь би мэддэгдэнэ гэдэг. Тэрийг одоо чадахгүй байна. Тэгээ та одоо нэгэнт энэ асуудлыг тавьж байгаа учраас би бас энийг одоо Монголын бас хэвлэл мэдээллийн байгууллагад хүргээсэй гэж бодож байна. Би баримт одоо дүршил бас тайлбар хийсэн дээр бахал да тий. Рекулногаан төмөрчин чэжний бангаараа борж яах гэж ярина шүү дээ. За энэ бол яг маш тодорхой юм байгаа юм л да. Өөрөөр хэлбэл энэ одоо энэ би ингээд ойд өгсөд нэг ийм сэдвээр ярих энэ их дургу байгаа. Гэхдээ одоо нэгэнт яг энэ чинь ганцхан одоо манай байгууллагын бас нэр хүнд, салбарын нэр хүндтэй бас байгаа учраас би бас энийг бас ярьж та нарт тайлбар өгье гэж бодож байна тий. За 12 сард одоо өөрөө чи ярьдгаар гарсан. Аль 12 сар тий. Тэгээ энэ дээр бол манай шадар сайдаас бол биднэрт бас тийм чиглэл өгсөн юм байна. За та бүгд одоо энэ дурдсан хэвлэл мэдээллийн сошиалаар явж байгаа юмнууд манай байгууллагын нийт нэг 12 хүний нэртэй юм яваад байгаа. Бүгдээр ингээд хууль ялалтын байгууллагаар өөрснөө шалгуулаа. Ингээд тэгээ тэрнийхээ үр дүнг мэдээлээ гэдэг. За энэ одоо Монгол улсын шадар сайдын юу гэж шүү дээ. Ингээд та нар ингээд энэ дээр үзт өөрөөр хэлбэл одоо энийг ингээд манай шадар сайдаас ингээд та нар ингээд өөрснөө санаачлагаараа шалгуулад үр дүнгийг мэдэгдэгээд. За энийхээ дагуу бид нэр энийг гүтгэлгээд би хэлсэн тий. Авилгатай тэмцэх газар тэр одоо энийг цацж байгаа улсууд ч өгсөн юм байна. Бид ч өөрснөө хүсэлтээ өгөөд энэ цагдаа хуулийн байгууллага энэ цагдаагийн байгууллага нөгөөд энэ гүтгэлэг мөн үү гүшүүнд тодорхойлж өгөөч гэдэг ингээд шалгуулсан. Тэгээ одоо хариунууд нь гарцсан л байна л да. Одоо би ингээд энийг одоо хариуг нь хэлэхээс одоо энэ авилгатай тэмцэх газрын чинь ингээд шалгалтын ингээд явж байгаад энэ прокурорын тогтоол гард юм шиг байна тийм ээ. Энэ байж шít энэ. Тэгээ энэ дээр би одоо энэ бүгдийг уншаад яах вэ? За энэ ингээд гүтгэлэг тэр ном зарсан, хувьтай ашиг олсон, данс нээсэн гэл одоо өчнөн гүтгэлэгд байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ дээр хамгийн сүүлийн дүнэлтэн дээр нь одоо ингээд та бүдэд би хэлээд үгүй. За энийг би уншчихгүй. Тий уншаад өгчээ л дээ тий. Ер нь бол энэ ингээд дүгнэлт хийхэд стандарт хэмжил зүйн газрын холбогдох албан тушаалтнууд Европын холбооны санхүүжилтээр санхүүцсэн төслийн хөрөнгөөр ном дахимл хэвлэж бэлтгэж бусдад борлуулсан орлогыг хувьдаа завьсан өөртөө болон бусдад давуу байдал бий болсон бусдаас ахуул авсан гэх асуудал нотлогдохгүй байна, тогтоогдохгүй байна гэдэг. Тэгээд одоо энийг бол ингээд дүгнэлтийг гаргаад Энэ фонзор авилгатай тэмцэх газраас шалгаад прокуророос нэг юм бичгээр идэм байд. Тэгээ энэ чинь өөрөөр хэлбэл энэ процесс чи удаа явд юм байна л та. Тэгээд одоо 10 ингээд яригадаад байна. Тийм тэгээд энэ чи яг эхнээсээ л энэ одоо энэ чинь нэг ийм технологи нэвтэрчиж энэ одоо сэтгүүлчд бас зарим нэгэн одоо жоохон тиймэрхүү тааруу улсууд бол нөгөө худлаа ямиг 1000 дахин ярил яадаг үнэн болдог гэдэг технологиор тийм технологи хэрэгэлдэг юм байна л. Одоо би сайн мэдгүй ш. Энэ бол одоо нэг хар технологи баг. За ингээд энэ дээр ингээд цэг тавьчихсан байгаас одоо ингээд ямар ч энэ асуудал байхгүй. Тэр номны асуудлууд нь ерөөсөө одоо бидний чинь нэг баахан ном хэвлээл. Одоо яг үндсэндээ бол энэ чинь бид нэр хуулийнхаа дагуу стандарт хэмжил зүйн газар номоо хэвлэн, борлуулна, зарцуул бүх эрх нь байгаа ш. Тэрнийхээ дагуу бид нэр хийсэн ажил байгаа. Би одоо энэ нэвтрүүлгийг бас хөтлөөд бэлтгээд тэгээд их олон одоо даргын өрөөнд орж үзэл янз янзын газар явж үзсэн. Тэгээд таны өрөөнд орж чинь нэг хоёр том газрын зураг байна л да. Энэ ямар учиртай газрын зураг вэ? За энэ одоо өөдөөс хараад байж байгаа энэ дэлхийн улсууд гэж бичсэн байгаа шүү дээ. Энэгээр бид юу илэрхийлж байгаа маань түрүүн хэлсэн шүү дээ. Манай
байгууллага бол одоо юу байгаа? Түрүү хэлсэн олон улсын одоо 7 дахь байгууллагатай хэлсэн байна. Аз номхон далайн 10-аад байгууллага байна. Дэлхийн 20 улс оронтой шууд хамтын ажиллагаатай. Тэрийгэ тавьсан байна. Одоо Монгол улс хаа байна? Тэгэл одоо дэлхийн ийм олон улстай, ийм олон байгууллагатай сүлжээг тавина шүү дээ. Ер нь гадны хүрдэг бас олон улсын талдаа олон улсын харилцаа, олон улсын байгууллагад хамтын ажиллагаа дээр нь ямар хөө одоо харилцаа холбоотой байд юм. Ер нь бол одоо стандартын хэмжил зүгээд гэдэг бол гадаад байгууллагатай маш нэгт байж ажил явах юм шиг санагдаад байгаа юм тийм. За тэгэхээр энэ дөнгөж энэ мэдээлэл ирж байгаа. Тэгэхээр энэ одоо ямар ач холбогдолтой юм гэхээр би бол өөрөө 7 сарын үед энэ дээр нь бас ингээд манай талаас нь гарын үсгээ зурсан. Сая энэ олон улсын итгэмжлийн форумын захирал нь гарын үсгээ зураад ингээд баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл олон улсын одоо итгэмжлийн форум гэдэг дэлхийн хамгийн том 165 орны нэгдсэн форум байдаг. За энэ форум дээр ихээр ямар ач холбогдолтой гэхээр зэрэг Монгол улсын одоо энэ бараа бүтээгдэхүүн энэ менежментийн тогтолцоог үнэлж биш дайцтаачланч гэж хэлнэ. Энэ үнэлж байгаа одоо энэ үнэлгээ бол энэ олон улсын түвшинд зөвшөөрөгдөг. Өөрөөр хэлбэл хуучин манайд бол энэ одоо зөвхөн бүсийн хэмжээндээс Аз номхон далайн ингээд баг гэдэг. Тэгэхээр энээс хажаа дэлхийн хэмжээнд. Тэгэхээр энэ бол одоо манай ялангуяа энэ манай тохирлын үнэлгээний байгууллагууд, баталгаажлалтын байгууллага. За тэдгээр үнэлүүлж байгаа одоо бизнес эрхлэгчд биш үү? Ялангуяа гадаадад бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Тэр үнд одоо нэр хүнд байхгүй. Өөрөөр хэлбэл одоо энэ олон улсын IAP-ийн одоо лого тэмдгийг одоо хэрэглэх нөхцөл бүрдэж байна гэсэн. Энэ одоо маш ач холбогдолтой. Одоо өөрөөр хэлбэл манай 7 дахь олон улсын байгууллага болж эхэлж байна гэсэн. Энэ ч одоо байшин хэдэн жил одоо болж байгаа юм. Сая наашаа ирж чинь гаднаас хөнгө өөрчлөсөн. Тийм. За энэ байгууллага энэ байр бол 1975 онд баригдсан. Одоо өөрөөр хэлбэл урд социализмын үед баригдсан байрлал ба шүү дээ. Одоо анх удаа Монгол улс төр хэмжил зүйн одоо лаборатори гэдгийг байгуулж ирсэн. Тэгээ энэ одоо байгуулж ирсэн хүн манай үн стандартын улсын орны дарга одоо ерөнхийсэд агсан бямцрунга байдгийг. Тэгээ одоо нэр танаа болгоч бас голдоо нөгөө ерөнхий сайд чадрын сайдаас хүмүүс өдөртөлсөн байт юм шиг. тийм шүү дээ. Одоо Монгол улсын 2 ерөнхий сайд Жасраагай тэгээ Жасраагаас бямцрун дарга үн стандартын олон дарга авсан байдаг. Тэгээд олон жил явах шиг байна. Тий одоо би одоо ингээд жил болж байна. Энэ байгууллагын нэр дээр тэр үед чинь социализмын үед нөгөө байгууллага яамныхаа нэр дээр нь сурж тэр байгууллагын нэр дээр сурж ирээд эргээд тэр байгууллагад ажилладаг тийм гэрээ хийж явдаг байсан. Би 76 онд энэ байгууллагын нэр дээр сургуулж явсан. Бямсурын дарагтай би бас гэрээ хийж. Өөрөөр хэлбэл энэ байгууллагынхаа нэр дээр сурна, эргээд энд ажиллана гэдэг. Эргэж ирнэ гэдэг. Тэгээд би одоо тэр гэрээнийхээ дагуу 1 жилийн бэлтгэлтэй 5 жил Воронежийн технологийн институт сураад 82 онд орж ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо энэ байгууллагад 82 оноос хойш. 82 оноос хойш байна шүү дээ. Гэтэ дандаа дарга ус хийгээгүй үстэй. Үгүй тэгээ яадаг гэж энэ чинь нөгөө солдатаас майор гэдэг шиг хорондоо гэдэг шиг л байгаа шүү дээ. За дэш орох үү доош. Доош орно тий. За түрүү хэлсэн Монгол улсын хэмжээнд одоо эталон лаборатори 10 эталон лаборатори одоо үндсэндээ байна. Энэ эталон лабораторийг бол засгийн газраас баталгааж тогтоол гаргав. Тэгээ энэ Монгол улсын одоо хамгийн уугуул лаборатори. Масс энэ одоо хэмжүүрийн одоо хамгийн өндөр түвшин. Энэ лаборатори бол Монголдо нэг гэсэн үг. Тэгээ нэг дамжуулалтаараа тэгээд энэ лаборатори одоо өнөөдөр би бас юу танилцах гэж байна вэ? Энэ лабораторийг итгэмжил хамруулах гэж байгаа тийм ээ. Одоо итгэмжил хамруул бэлтгэж байгаа. За энэ лабораторийн бас ажилтнууд бас сая бас нөгөө бүгд найрамдах хятад ард улсад бас нөгөө юунд сургалтанд яваад хятадын одоо туршлагаас бас судлаад ирсэн. Тэр хэр зэрэг үрдтэй болов гэдэг өнөөдөр бас төлөвлөгөөнд оруулчихсан. Хэрвээ итгэмжлэгч юм бол энэ лаборатори өөрөөр итгэмжлэгч юм бол энэ калиброг одоо бусад газруудын нөгөө багаж тоногдох хөрөмжийг эндээс ч бас үжид гэрчлэгээ болгодог байхгүй. Тэгэхээр нөгөө хэрэглэгч түрүүн би яриад байсан шүү дээ. Хэрэглэгчдэд улам итгэл бий болгох гэсэн. Ягаад гэвэл олон улсын стандартын дагуу тий
итгэмжлэгдэнэ гэдэг чинь өөрийнх нь чадхуун дээшилж ирсэн. Итгэмжт хамруулснаар бол олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Олон улсад одоо маасын чиглэлийн хэмжлийн үр дүн хүлээн зөвшөөрөгдсөнөөр аж ахуй нэгж байгуулах хэрэглэгч нарт бас илүү зардал хэмнэгдэн, цаг хугацаа хэмнэгдэн. Одоо нөгөө энэ одоо үндэсний лаборатори шалгалт хуруулга хийх байсан бол нөгөө олон улсын байгууллагуудад очиж шалгалт хуруулга хийдэг милийн төнгөмчлөн гэсэн цаг хугацааны зардал байна. Тэгээд хамгийн гол нь хэмжлийн үр дүн маань маш найдвартай олон улсын хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн. Эхний ээлжинд бид нар өөрсдийн бичиг баримтаа яг англи хэл дээр нэг экспертүүд ойлгомжтой байх үүднээс англи хэл дээр орчуулга хийгээд юм явж байгаа. За олон улсын экспертээр үнэлүүлэхээр ямар ач холбогдолтой юм гэхээр бид нар олон улсад одоо танигдсан экспертээр үнэлүүлчих юм бол одоо хэмжлийн хамгийн сайн чадвараа олон улсад бүртгүүлдэг байхгүй юу? Одоо бидний төвчний лабораториуд тэр чадвараа бүртгүүлэхэд тэр нөгөө сайн нэг олон улсад танигдсан экспертээр үнэлүүлсэн байхад бол чадвараа бүртгүүлэхэд асуудалгүй болж ирж байгаа байхгүй. Тэгснээрээ бидний хэмжлийн үр дүн олон улсын төвшөнд одоо бүлээн зөвшөөрөгдөх боломжтой болж ирж байгаа. Тэгээд түрүүн би бас ярьсан өнөөдрийн миний ажлын төлөвлөгөөнд орсон нэг ажил бол энэ Монгол улсын хэмжээнд стандартын шинжилгээ техникийн төвшинг үнэлэхээр энэ хуулинд юу засгийн газрын тогтоолоор үүрэг өгсөн. Ерөнхий сайдын захирамж гарсан байж байгаа. Монгол улсын шадар сайд энэ бүх улсын үзлэгийн комиссийг ахалж бид энэ ажлын хэсгийг ахалж байгаа. Тэгээ энэ үзлэг маань ямар хөө янзтай явж байна. 6200 стандарт байна. Тэгээ энэ хуулийн дагуу энэ 200 шүү. Одоо энэ бүгд хатгалж байна гэсэн. Энэ стандартуудыг бүх яамдууд бүх газруудаас хэсэг гаргаад тэгээ энэ ажлын хэсгийг энэ дээр нэгтгээд үнэлт юм ажлын хэсэг байна. Тэгээ энэ дээр танилцж байна. Манай энэ салбар ажил нэлээд их ажиллах нэ. Зөндөө ажил болно тийм. Одоо 4 сараас эхэлсэн баха тийм ээ. 4 сараас эхэлсэн. Тийм баг. Бэлтгэл ажил хийсэн тийм. Тий. Тэгээ өнөр жаргал дарга энэ ажлын хэсгийг ахалж байгаа. Өнөр жаргал 30 минут өгч байна тийм. За тий. Та ийш энд ирж байгаа гэж. За стандарт техникийн зохицуул тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хууль 2017 оны 12 сарын 21-ний өдөр батлагдсан. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор улсын хурлаас тогтоол гарсан байгаа. Өөрөөр хэлбэл үндэсний хэмжээнд мөрдөгдөж байгаа 6200 стандартыг төвшинг тогтоох. Энэ төвшинг тогтоохдоо мэдээж хэрэг өнөөдөр шаардлагатай байгаа стандартын маань хэм хэмжээний энэ зохицуулт маань зах зээлийнхаа нийгэмд хэрэгцээ шаардлага хангаж гин нөө хэрэглэгчийн сэтгэл ханамжид хэр байна. Магадгүй зайлшгүй тохиолдолд шинээр бий болгох, зарим нэгэн стандартыг хүчингү болгох, одоо мөрдөгдөж байгаа стандартаа шинжлэх гэсэн ийм зорилготойгоор тэгээ нийтдээ яг энэ үйл ажиллагааны зохион байгуулалттайгаар өнөөдрийн байдлаар бол нийт 18 салбар хороодууд төв комиссоос гадна 18 салбар хороод байгуулагдсан. Энэ чиглэлээрээ бид нэр ажиллаад өгнжээ. Ингээд 9 сарын сүүлээр бид нэр шадар сайдтай төв комиссийнхаа дарагтай улсын үзлэгийнхаа нэгдсэн түн тайланг хөргүүлэхийн ажлыг зохион байгуулж байна. Одоо 6002 стандарт байна гэдэг чинь нэлээд их ажил байна. Ер нь бол цаасны, уншлагын тэгээ дүн шинжилгээний ажил бол хийгдэж байгаа. Дуусныхаа дараа тэмдэглэмээр юм байна. За тийм. За. За ажлаа өдөр амжилт хүсье. За дасгал хөдөлгөөний үед бас одоо хэр хийж байна? Ер нь чөлөө цагаараа дасгал хийж байна да. За тийм юм да. Одоо бол тэгээд ер нь бол энэ хөдөлгөөн гэдэг бол дэлхийн нийтээр ер нь шаардлагатай болсон биш. Эрүүлж бай, хүүхэд төгшин өвөөгөө тийм. За бидний хувьд бол бас төрийн албан хаагчтай хувьд бол сууган ажил их болтой. Тэгээ эндээ зогцсоод одоо бас энэ бизнест би бас байнга явдаг юм тийм. Нөгөө усад их сайн сэлдэг гэдээ бид болж байсан. Одоо сэлж байгаа юм байсан уу? Та сэлнээс явна тий. Тэр бол одоо бас
7 хоногт бас 1-2 өнтер очин тий. Ерөнхийдөө бол би бас оюутан байхаас эхлээд нэг усын спортыг сонирхоод пациентэд бас нэг ордог барьдаг байсан. Тэр маань бас хэрэг болох. Ер нь тэгээд юм жижигддэггүй юм байна шүү дээ. Нэг усан дотор тогтод сурна гэдэг чинь бас тэгээ насэнч бас зүгээр шүү дээ бас тий. Одоо энэ 7 хоногтой бэлтгэл ер нь хэр хийж амжиж яах юм бэ? За яг одоо ер нь бол нэг өнжөөд нэг 2 цагийн зарна тий. Тэр ер нь чинь тэгээд тийм шаардлага болчихдээ. Ерөнхийдөө ингээд заримдаа нэг хөдөө гадаа явна, томил дээр явна. Тэгээд эн чинь бие зуураад ах шиг санагддаг байхгүй тий. Тэгээд тэр чинь нөгөө яг тэр үндэ хүний бие бас дасч эхэлдэг юм шиг. Аваа нэг 2 цаг энд хөлсөө гаргаад тэгээд ажлынхаа цагийг бас аятайхан зохицуулаад түрүүний нөгөө ярьдаг шиг өдрийнхөө төлөвлөгөөнд оруулаад хэзээ байвал зүгээр байх уу тий. Энд нэг 2 цаг өнгөрүүлдэг болоод байна та. Тийм. Одоо танай байгууллага ойлоо түрүү нөгөө танай байгууллага дээр багт ярьж ирсэн. Одоо 95 жилийн ингээ болж байна. Одоо удахгүй ингээ 100 жилийн яваад байгаа тохиолч. Ер нь бол бас Монгол улстай одоо онгон байгууллагуудын нэг болж байна тийм ээ. Тэр эндээс бол бас их одоо ерөнхий сайд нар төрөн гарсан байдаг гэж үеийн одоо бас Монгол улсыг одоо өдөртөж явсан төр засгийн тэргүүлж төрөн гарсан байдаг гэж ийм хүүхдүүх байдаг шүү дээ. Та эндээс бас одоо оолцоош тийм ээ. За тэгэхээр зэрэг засгийн газрын шийдвэр гараад энэ оны 10 дугаар сарын 11 12-нд стандарт хэмжил зүйн салбар үүсч өгсөн 95 жилийн би тэмдэглэл өнгөрүүлэх гэж байна. За тэгээ ер нь бол стандарт хэмжил зүйн дээр салбар үүсч өгсөн. Өөрөөр стандарт энэ хэмжүүр гэх юм бол тэгээд түүхч зөхөөд өгөх юм бол явж өгнө шүү дээ. Ер нь тэгээд хувьсгалын өмнөх одоо Чингисийн үеэс эхлээд арилжаа 8 байсан уу байсан, тэнд жимпүү байсан уу байсан хөгжижсэн. Яг ардын засгийн үед бол юмнийг зохион байгуулалтанд ороод аль бий болгосон юм байна л. Өөрөөр хэлбэл 1923 онд сангийн яамны дэргэд жин одоо засварлах тиймэрхүү хоёр нэг засварлагчтай, нэг одоо байцаагчтай санхүү жингийн алба гэж одоо байгуулагдсан. Албан ёсоор тэр үеийн сангийн яам гэж. Ардын засаг чинь 21 онд байгуулагдсан гэж чинь 23-39 2 жилийн дараа болж таарах нь шүү дээ. Тэгээд удахгүй одоо ингээд манай Монгол улсад ардын засгаар байгуулсан бүхэл одоо ойнууд бол ингээд зуурууд өгч байна. Тэгээ энэ одоо энэ жил 95 жилийн болох юм байна. Тэгээд одоо удирдлагын түүх авахд Монгол улсын 2 ерөнхий сайд одоо энэ байгууллага удирдах гэсэн байдгийг 1975 онд 74 76 онд Жасраагүй үнэ стандарт улс орны дарга 76-аас 84 онд Дашин Бямсур бас үнэ стандарт улс орны дарга ингээд удирдах байсан. За тэгээд одоо энэ аваад үзэх юм бол манай Монгол улсын хууль тогтоох дээд байгууллагын парламентын маш олон гишүүд энэ байгууллагад ажиллаж исэн улсууд байдаг. За Очирхүү байна. Монгол улсын их хурл 4 удаа сонгогдсон. Базархүү байна. Монгол улсын их хурл 3 удаа сонгогдсон. Дарийн Данзан гэж байна. Монгол улсын их хурлын гишүүн. Алга гэж байна. Жамингийн Монгол улсын их хурлын гишүүн гэдэг. Маш олон одоо төр нийгмийн зүтгэлтнүүд бас удирдах байдаг. Энд бас бид нэр бас бахархдаг. Тий. Одоо ер нь 100 жилийн ингээд одоо босгон дээр ингээд ирсэн ба шүү дээ тийм. Ингээд харахад та одоо ингэж боддгоо. За одоо бид нар 100 жил за 95 жил гээд эргээд харахад бид нар юу ямар ололт амжилтанд ер нь хүрч юм бэ? Одоо бидний гол хийсэн юм маань энэ хугацаанд яг энэ л юм да гэж одоо хэлэх зүйл танд байдаг. Тэр ингээд тэр түүх үнтэнд үзээд байхад ялангуяа 70-аас 80 яг 90 он хүртэл бол манай улсад бол тэр хөрөнгө оруулалт хөгжиж аж үйлдвэр их хөгжиж исэн байдгийг. Тэгээ тэр үеийг аваад үзэхэд бол энд бол аж үйлдвэрийн одоо тий арь ширний үйлдвэрийн нэгдэл, ноосны үйлдвэрийн нэгдэл, за эдлийн үйлдвэр, за ингээл харилцагын материалын үйлдвэрүүд маш олон газар байна. Энийгээ дагаад бол стандарт маш ер нь стандартлын хөгжлийн маш эрчимтэй үе гэж манайхан бас төгсөж ярьдаг. Тэгээ яах юм стандартаа хөгжүүлж таарна. Бараа материал бүтээгдэхүүн гарч ийн тэрийг шанаж хянаж сорж хэрэгтэй болно. Тэгэхээр тэрийгээ дагаад жишээлбэл одоо 70-аад оны сүүл үеэр орон нутгуудад аймаг болгонд лабораториуд байгуулагдсан байна. Сорилтын лаборатори. Энд чинь өөрөөр тухайн үйлдвэрлэлийнхаа одоо хөгжилтэй уялдаж шít. Тэрнээс үйлдвэр хөгжих бол чанарын асуудал ярихдаггүй, лабораторич ярихдаггүй.
За гэх мэтлэн. За зах зээлээс хойш үед бол жоохон нийгмийн харилцаач өөр болсон шүү дээ. За мань үе бол би одоо 82 оноос гэхэд чинь зах зээлийн үеийн бас чанар стандартлын асуудлыг одоо шийдвэрлэхэд тэнд бол улсын байцаагч энэ төр мэрэгжилтэг явж илээ. Тэр үеийнхээ сонцлог байна. Тэр үед нөгөө төлөвлөгөөт эдийн засаг гэж байсан. Улсын ганц өмч даван байлцсан. Тэгвэл хяналт сайтай. Тэгээ аттестачлал энэ зөндөө хийдэг гэсэн. Лабораторийн аттестачлал. Тухайн үедээ бол тэр нийгэмдээ болж л байсан. Одоо түрүүн та хэлжсэн шүү дээ. Одоо энэ салбарт би бол ингээд одоо цэрэг байхасаа ингээд хорондоо болтлоо. Одоо та чинь 82 оноос хойш баг 36 жил одоо ажиллаж байна тийм энэ салбарт. Ингээд харахаар одоо та ер нь ингэж боддгоо. Одоо нэг ийм юм энэ салбарт дотоо байна да. Нэг энийг л нэг хийчих юмсан да гэдэг. За яг миний хувьд бол тийм л дээ. Тэр үеийн одоо энэ боловсролын систем энэ юмнууд бол жоох одоо өөр байсан л да. Өөрөөр хэлбэл тэр үед би 76 онд 10 дугаар ангид төгсөж ирсэн. Конкурс өгж ирсэн. Гадаадад ордог улсууд бол арай өндөр оноо тавина. Эхлээд гадаадынхаа хуваарийг авна. Тэгээд гадаадын хуваар дуусвал дотоодын дээд сургуулийн хуваар гээд яг оноогоороо. Тэгээ би бол тухайн үед одоо эсэлтийн конкурсын шалгалт өгөө тэр онооныхаа юугаар энэ үнэ стандартын улсын хорон дээр хуваар авч ирсэн. Тэгээ тэр үед бол одоо бүгд л адилхандаа эрчим хүчний яам барилга одоо бүгд бол тэр гадаадынх нь хуваарийг яамд нь хуваарилждаг байсан. Тэгээ яамных нь хуваар дээр нь аваад яамтайгаа гэрээ хийгээд коллегоор нь ороод үүрэг заалгаар аваад. Тэгээ би үнэ стандартын улсын хороонд хуваарлагдаад тэр үед одоо би түрүү хэлсэн манай Бямсурын дарга хорооны дарга байсан. Тэгээд коллегоор ороод Бямсурын дарга та гэрээ байгуулаад тэгээд ингээд 6 жил болсон. Тэгээд 6 жил болоод ирээд эндээ ажиллаж байна. Тэгээд одоо үндсэндээ бол ингээд яг энэ салбарт л ажиллаж байна. Тэрүүнээс эхэлж байгаа юу яг таны хамгийн одоо анх. За тэр үеийн бас нэг сонин юм байгаа. Одоо ингээд бодоод тахад бол одоо эренгүүтэл ингээд одоо ч нэгэд янз янз байна шүү дээ. Ер нь системийг аваад бол тэр нэлээд хатуу байсан. Одоо бол бараг л сургууль төгсөөл одоо зүгээр орол одоо тал танилтай янз янзын бол бас тийм механизм байна шүү дээ. Нэг харахад одоо чөлөөтэй юм шиг, нэг харахад нэлээд сулж юм шиг. Тэр үед бол тэр яам тамгын газар орж байгаа улсуудыг шууд авдаггүй байсан. Хөдөө дадлах гэж юм хийлэгдэг. Одоо надтай цуг төгсөөл ирж байсан ус нэг нь Баян Үйлхий, нэг нь Ховд. Би өөрөө Төв аймагт 1 жил одоо тэнд очиж шүү дээ. Төв аймагт би очиод Төв аймгийн үйлдвэр аж ахуйн газрууд бүрэн сум одоо бүгд л тэгээ Төв аймгийн ардын депутатын хурлын гүйцэтгэрхай гэж байсан. Тэр үний захиргааны хэлтсүүдээр дамжаал. Тэгэл одоо тайлангаа хамгаалаад тэгээ жинхэлж ийлээ. Энэ бол өөрөө их одоо чанга систем байсан. Ер нь бол тэнд бол маш шалгуур өндөр л дөө. Энэ байгууллагад орохын тулд би зөвхөн яам газрыг хэлж шүү дээ. Үйлдвэр аж ахуйн газар хэлээгүй. Үүний стандартын улсын хороо гэдэг бол одоо тухайн үеийнхээ ойлголтоор бол яамдуудыг бас удирддаг салбар хоорондын байгууллага байсан. За ингээд бол би энэ байгууллагт бол одоо ингээд явж байна. Өөрөөр хэлбэл одоо салдаатаас нь майор гэдэг рүү ярьсан. Тэгээд одоо 1985 онд санагдаж байна. 85 86 онд би одоо тэр төв хороо тэр үед чинь одоо бүх энэ боловсон хүчний чинь намын төв хорооны хэмжээнд одоо энэ боловсон хүчнийг бүртгэдэг яам газрын хэлтсийн дарга нарыг одоо томилуулах шийдвэр гаргадаг байсан. Тэгээ одоо энэ түрүү манай 4 удаа сонгогдсон очирхүү гишүүн тэр үед намын төв дахиад очсон чинь очирхүү гишүүн за шалгалт авнаа л гэж. За ямар шалгалт авдсан бол гэсэн Правда сонин тавьчихсан. Тэндээс нь энийг зааж өгөө. За чи энийг Монгол руу хийгээд. Нөгөө талынх нь болон дээр намын үнд сан тавьдсан. Энийг чи нэг Орос руу хийгээд гээл. Тэгээд нэг баахан хэлмэлний шалгалт тэгээд ярилцлага өгөөд тэгээд одоо юу ч болсон шийдэгдсэн юм уу шийдэгдэг юм гэсэн хэд хоногийн дараа тэр намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлийн юмар орсон. Одоо энэ хүнийг улсын хорооны элцийн даргаар томилогдож байгаа ш. Тэгээд би тэндэл болсон юм байлгүй дээ. Тэрэндэл үнэ стандартын улсын хорооны хөнгөн үйлдвэрийн стандартын элцийн даргаар томилогдож ирсэн. Тэгээд тэр үеинд бас нэг одооны төрийн юутай яхад бол тэр үед маш их тийм юутай байсан. Өөрөөр хэлбэл боловсон хүчин тавих шаардлага өндөр. Нэг за улсын хороо нэг 7 нэгжтэй гэхэд нэг одоо нэгждэл нь тэр боловсон хүчний нөөц гэдэг байдаг байсан. Тэр үнд нь 3-5 хүн. Тэгээд эдгээр нь өрсөлдөөд ингэж яваад
томилогдчихлаа. Тэгээд одоо бодоход бол би тэр үед бол нам дэлсээгүй. Тэгээд би бас бодож л байсан. Энэ одоо намын гишүүн болоог амчиж би ч арайч нэг тэр болохгүй баг. Гэтэ яг манай дарга нар өөрснөө итгэл үзүүлэл явуулсан юм байлээ. Тэгээд сүүлд нь одоо яг энэ удирдах тушаал дээр байгаа хүн өсөө намд байж болтгоо гэд. Тэгээ би чинь 89 онд намд хэлж байсан. Яг 4-5 жил ажилласан байна. Тэгээ юу гэж хэлэх гээд байгаа үнэхээр одоо тэр үеийн одоо удирдах албан тушаал тавьж исэн шалгуур бол өндөр байсан гэж тий. Та юу нэг тоо их боддог юм байна уу? Бас тийм одоо би чинь 28 дугаар сургуулийн 10 Б анги гэж тэгээд энэ сонгон шалгар болох анги төгс. Одоо тэнд бол манай тухайн үеийн октябрь дүүрэг гэжсэн. Тэр 10 жилийн сургуулиудаас нь бүгд нөгөө тоонд гайгүй улсуудыг аваачаад цэдий шогш. Та тийм сонгоны анги байсан. Тэгээд тэр үнд нь ороод бид нар чинь 36 хүн ороход бол 32 нь гадаад тэнцэж байсан. 4 хүн нөгөө дотоодын хувьд тий. Тэгээ энэ одоо юуны боём бэ гэхээр зэрэг бол математик, физикээр бид нарыг бас сонгоны ангид оруулж яснаа боём. За баярлалаа тэгээд өнөөдрөөс урилга хүлээж аваад тэгээ манай нэвтрүүлэгт оролцоод бас энэ стандартыг тэгээд байгуулгын талаар бас нүд их гоё юм үзлээ. Улсад ганцхан байдаг лабораторид орж үзлээ тийм ээ. Тэгээд танд маш их баярлалаа. За баярлалаа.